Тэгвэл хүүхдүүд нэгнийхээ эрх чөлөөнд халдах үе тэнгийн дээрлэхэлд хөдөө орон нутагтж байна. За Дорнод аймагт гэхэд бие биенийхээ эрх чөлөөнд ноцтой халдаж, амнаас эрүүл мэндэд тохирол учруулсан гэмтэргүүд нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүмүүс ярьлаа. Дорнод аймагт ерхий боловсролын 27 сургуульд 30 мянга гаруй хүүхэд суралцж байна. Энэ хичээлийн жилийн байдлаар хүүхдүүд хоорондоо маргалдаж, нэгнийхээ эрх чөлөөнд халдсан шинжтэй гомдол зөрчил 4 удаа бүртгэгдсэн байна. Энэ төрлийн зөрчил гэмтэргийн шалтгаан өслийг судлахад ихэнхдээ эцэг эхийн хараа хяналтсуул хүүхдүүдийн харилцаа хүмүүжилд анхаарал тутамг байгаа нь нөлөөлжээ. Сургуулийн орчинд бол сургуулийн агшнаас гадна гудамж талбай, олон нийтийн газар хүүхдүүд хоорондоо танхаарах, за хэн нэгнийхээ биед халдах ийм тохиолдлууд бол цагдаа байгууллага дээр бас бүртгэж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарах шаардлагатай байна. Харилцаа хандлагад нь бас анхаарах хэрэгтэй байна. За мөн найзын хүрээллийн бас эцэгчид маань сайн судлах хэрэгтэй байна. Хүүхдүүдээ сайн ярилцаач. Хүүхд чинь ямар найзын хүрээлтэй байгаа юм, найз нөхдөс нөлөө их бий. Хүүхдийн зан үйл сэтгэл зүйн асуудлыг эрт илрүүлж зөвлөгөө өгөх зорилгоор Дорнод аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар энэ жилээс хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг ажиллуулж эхэлжээ. Энэ төв аль биесээр нээлттэй хийгээгүй байгаач туршилтын журмаар ажиллах хугацаанд одоогоор 175 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна. Хүүхдүүд нөгөө ганцаарчилсан болон хүлгийн зөвлөгөө авдаг. Манайхаас тэгээд сэтгэл зүйн хүүхдүүд ганцаарчилсан зөвлөгөөнд хэн олцсон хүүхдийн онцлогоо эцэгчүүд онцлогоо хүсдэг. Хүүхдийнхаа сэтгэл зүйн байдал ямар байна? Онцлогоо хүсдэг. Бид нар онцлогоо эцэгхийн хүсэлтээр юу гэдгийг хүүхдийн нас сэтгэхийн онцлог тохирсон тест онцлогоо хийдэг байгаа. 25 оны байдлаар 175 хүүхдэд бид нар яг ингээ ганцаарчилсан зөвлөгөө тэгээд яг сумдуудаа оруулал бас бүлгийн ярьцлага зөвлөгөө маш олон хүүхдэд хүрсэн байгаа. Сурагчид үе тэнгийн дэрлэгэлтийг таслан зогсоохын тулд найз нөхөд анги хамт олонныхоо дунд бие биенээ ойлгож хүндэтгэн харилцах нь чухал гэдгийг онцоллоо. Тэд альва асуудлыг маргаан хүчирхийллээр бас харилцан ярилцаж ойлголцох замаар шийдвэрлэх нь чухал гэдгийг хэллээ. Дээрлэхэл гэдэг зүйлбэр амар их ер нь дэлгэрч байгаа. Тэгээд тэрний эсрэг ер нь хүүхэд болгон дуу хоолойгоо ингээд нийлүүлээ, шүглүүлээгээд ингээд хажуугаар нь хүүхдийг хараасан ч бай, зүгээр ямар нэгэн байдлаар шоголсон ч бай. Тэрийг хэн нэгэн газарт цагдаа 108 одоо хүүхдийг хамгаалах байгууллага зөндөө байдаг. Тэднээс ингээд мэдэгдэж байгаа хэрэгтэй, шүглүүлж байгаа хэрэгтэй. Яагаад дээрлэхэлт үүсэж байгаа гэж одоо миний хувьд бол ер нь бол яг гэр бүлийн хүмүүжлээс үүсэж байгаа гэж бодож байгаа. Хараа хяналтгүй байдал. Тэгээд ер нь бол дээрлэхэлт гэдэг зүйл бол одоо ер нь бол хоцрогдсон зүйл. 21-р зуунд хамгийн ер нь бол дараахан хүн хөгжилтэй хүмүүс яг гоё кул харагддаг. Тийм болохоор нэгнийгээ дээрлэх хүнийг байцгаарай.